Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн тусгай чиглэлгийн тесрэлт дэлбэрэх процесс хамгаалах бүлгийн дарга ахлах дэслэх цолтоогоор ажиллаж байсан Очирбат гэх залуу 2 жилийн өмнө гинтийн осолд өртөж тархиндаа хүнд гэмтэл аван хөдөлмөрийн чадвараа 60 гаруй хувиар алдсан төдийгүй зүүн талын нүд нь хараагүй болсон млээ. Харин тэрээр хурилдуур компани 90 эмнэлэг болон багнат төргөө компани захирлуудыг шүүхэд өгсөн бөгөөд энэ хэргийг улсын дээд шүүх авч үзээд түүнд учирсан 82 сая төгрөгийг төлөвлөхөөр шийдвэрлэжээ. Бид бүхэн түүнтэй уулзаж ярилцсан юм а. 12-оос хойш би нэмжлэгээ хийлээгүй. Ер нь бол гүрийсэн л дээ. Нөгөө залуу хүний гэж залуу хүний цус гэж нэг юм байж тийм. Тэрнгээр яваад бас эмчилгээ хийх гэх нөгөө эмчилгээний мөнгө төгрөг гэдэг нөгөө хэцүү юмуд гарч ирдэг. Өнөөдрийн жишээгээр одоо манай Хинтээ аймгийн амбаг доктор гэдэг шүү дээ. Тэрний имлэг байхгүй. Тэр зайлаа сонингоос уншичаал. Манай нутгийн дүү вэ? Манай аав ээжийг танилтаа del. Нутгийн дүүдэд тусалж игээл одоо үнгүй хөвтүүлэх жишээтэй гэл. Тиймэрхүү байдлаар имлэг домлогоор явна. Тэгэл гадны нөгөө Есүсийн шугамар Япон солонгос эмчнэр хийж үзсэн тиймэрхүү нөгөө үн төлбөргүй юмор л явах юм шүү дээ. Тэгээ нөгөө үн төлбөртэй юмор явах гэхээр нөгөө мөнгөний төлөхгүй нөгөө бэртээс хоёр компаниас нэхэхээр бөө ирүүл болдог нөгөө хоёр маань одоо тэгээд бас л хэцүү шүү дээ ер нь бол тэгээд одоо. Тэгээ нөгөө хоёроо муулаад ахч хэцүү болохгүй ахч хэцүү одоо тэгээд л албаар гимтээсэн юм шиг албаар гимтээ өгөөж юм шиг одоо нэр сайн юм л хэлээ л да. Тэгэхээр бас саяхан бас шүүхийн шийдвэрээр бас таны талд гараад бас нэг тодорхой хэмжээний хөрөнгө төгрөгийг одоо танд шийдвэрлэж өгөх иймэрхүү шийдвэр гарсан гэж сонссон. Тэгэхээр энэ одоо хэр үнэн бодиттой мэдээлэл. Тийм саяхан дээж хатан дээр өөр дээж хатны юг дээр тулсан шүү дээ. Энд чинь энэ нэхэмжил чи 12 оны 13 оны 9 сараас явсан хэрэг байхгүй. Нэхэмжилсэн байхгүй. Тэгээд нэхэмжилж явсаар дунд шат анхны шатн дээр манай талд гараад дунд шатн дээр бүр хэрэгсэхгүй болгоод нөгөө хэрэг юм аа. Тэгэхээр би дээж шатн дээр ороод гэсэн чинь дээж шатны шүүгчнэр өнөө бод юм байна. Зардал нь гарсан юм байна. Энийг шийдвэрлэхгүй болохгүй гэх. Тэр манай талд шийдвэрлэж өгч илээ. Шүүгчнэртээс баярлалаа гэж хэлэхгүй бас болохгүй. Тэгэхээр тухайн компаниудаас одоо нууц зөвшөөрлөлүүд танд чинь нэмжлэгийн зардал одоо тухайн үед одоо хэрэгэлсэн нэмжлэгийн зардлыг гаргаж өгсөн байна л та. Тэгэхээр хэд орчим одоо төгрөгийг цаашид ер нь одоо таны нэмжлэгийн зардлын өдрөө. За манай эхнэр яг ингээд тооцоог нь гаргаа явуулдаг байхгүй. Тэн дээр багантаас за нэг 30 хэдэн сая төгрөг 90 эмнэлгээс нэг 20 хэдэн сая төгрөг. Яг л эмчилгээнд гарсан зардал байхгүй. Тэднээс нь яг өгсөн бод зардал. Яа өгсөн бод зардал. Нөгөө нэг сонь сэтгүүлээр гараад таглагын зардал нь тэднээс өгсөн нэг 50 хэдэн сая төгрөг өгсөн гээд байгаа нь яг тэр мөнгө нөхгүй. Яг бод гарсан юм. Манай хуульч нэмжтэй. Нөгөө бодит гарсан зардлын нөгөө үйлдвэрлэлийн осол гээд бодит гарсан зардлыг барагдуулна. Тэгээд одоо эмчилгээнд би жишээлбэл одоо энэ нэмлэг твдэх гээд тийм энэ нэмлэг твдэх гээд мөнгө байхгүй. Тэр хүмүүсээ аваа яг тэр хүмүүс ч өгөхгүй надад. Шүүгээр очиод аваад цагдаа очиод би энэс энэ мөнгө эмнэлэг твдэх гэсэн мөнгө авах гэсэн юм бол цагдаа гаргаж өгөхгүй. Нөгөөдг нь хуйлд нийцэхгүй ч. Тийм болохоор би өнгөрдөг жил хүнээс мөнгө зээлээд миний нүр мөрч амар байсан шүү дээ. Мэдээч нээх гээд би сая хаалгаанд орсон боловч энэ нээж чадсангүй бас. Тэгээд сая хаалгаанд явж ирээд 8 сард яваад 9 сард ирээд тэгээ 9 сард нөгөө эдээс мөнгө авах гээд нэгсэн нөгөө эд мөнгө гэж өгөхгүй. Явсаар бүтэн жил гарсан байгаа. За одоо 10 сар гарсан гэж жил гарны дараа нь шийдэж өгсөн. Тэгээ одоо дээж үгүй шийдвэр гарсан бод одоо нэг хектар авширахгүй зардал жирэгдэл болохгүй өгч өгөх гэж бодож байгаа юм да. Тэгэхээр 50 хэдэн сая төгрөгийг л өгөх нь шүү дээ тийм үү? Үгүй дээж өг бүр 80 хэдэн саяар алдаг дэвүүдэд бүгдийг гаргаад өгсөн. Тийм. Анхны шатн дээр 57 саяыг гаргасан. 57 саяын хүндлэлтэй юм байна гэд гаргасан чинь дээж өг төр бүр одоо яасан бүр бүгд алдаг дэвүүдэд гаргаж өгөх зүгт юм байна гэд 82 саяар гаргаад өгсөн. Энэ хоёр компаниас 41 саяар
авнаа гэсэн шийдвэр гаргасан. Одоо тогтоол нь өнөөдөр гарч ийн үү маргааш нь гарч байгаа. Тэгээд тэр хоёр компани нэг ахтаж өгч байлгүй. Тэг өнөөдрийн нийгэмд манай Монголын хууль бас жоохон сонирм байл л да энэ. Хүний аймнаас эрүүл мэнд үнэхээр нэрээ нүмүү хэдэн халтар цаас нь хүний аймнаас эрүүл мэнд гэдэг олдохгүй шүү дээ тийм ээ. Хүн чинь энэ нийгэмд чинь ганцхан төрж ганцхан амьдарч ганцхан л өвдөг хорвоо тийм ээ. Хайраар амьдарч урмаар явдаг л нийгэм шүү дээ өнөөдөр чи тийм. Тэг чи намайг төрхий тэр компаниуд муулаач байгаа юм биш, сайлаач байгаа юм биш. Өнөөдөр энэ амьдралч бас сайхан л да сайхан би чи энэ амьдралыг босгох гэж бас нэрэ чардаж ижилсэн үдид ийм болчихос байгаа өндөр дуруу итгэхгүй. Тэгээд миний нэгнүүд ч одоо насан туршдаа харахаарг болсон. Тэгэл нэг харах марах юм чи хэцүү. Энэ тархич нь баруун талын тархич нь цороод юу ч ойлгоо үүссэн. Одоо үзүүлэлт чи татж унахгүй байх үл гэдэг. Одоо ер нь татж унах шинжиндээ орчоод байгаа. Тэр хүмүүсийн одоо манайхны ярьдгаар баян хүмүүст бол хүний амьнаас ирүүл мэд тий. Тэр халтар цааснаас нь гэр тэр нэгд хүргэнийх нь шансанд хүрэхгүй шүү дээ өнөөдөр л тоохгүй. Тэгэхээр энэ хугацаанд одоо онцгой хөдөл ерөнхий газраас ч юм уу тий алтан байгууллагаас нь бас одоо дэвдгийн янз бүрийн одоо юм нөхөн төлбөр зардлыг өгж байгаа юу? Тухайн нөгөө нэг одоо танаа дараагад албан тушаалтанд одоо яг ямар хариуцлага хүлээх гэсэн баа. Намайг товлж явсан Батмүх хурандаад. Аюун шиг Батмүх хурандаад. Би нэр зохиод хэлчихье гэж бодчих. Өөр тушаал бууруулах цол өгсөн. Тэгин захирагчаас нь болгоо. Тэгээд нөгөө жил яваад би тэднээс хуулиндаа ийм бил л дээ. Энэ хүн группт гараад тийм ээ группт гарсныхаа группт орохоор чинь 100 сая төгрөг аваад да тийм ээ. Тэгэн гутаа би чи нэг 800 сая төгрөг авднаа гэдэг чинь 600 сая төгрөг үлдэж яваад тэр 600 сая төгрөг ажил хийхгүй тэр хүмүүс чинь хэмжлэх хэрэгтэй байхгүй. Би нөгөө анханасаа нөгөө толгойд нөгөө нэг тэр хоёрт нэг сонь тэр хоёрын мөнгө надад сонь ажиллаа хийж утсан байхгүй. Тийм хэрүүлтэй заа өнгөр би гэр бүлээ өөртөө тийчих хүсэх байхгүй. Би үдэд ажил өнөөдөр ажил хийдэг шүү дээ. Өөр нэг суугаа ажил хийдэг. Манай ангийн зэрэгч чин зэрэг хурандаа чин зэрэг манай штаан дараа өмнө Баатар яг надад үнээр их тусалдаг байхгүй. Өөр хий нэг амтын ингээ вертицийн зайлал гээд нэг явж байгаа ажлыг явж байгаа тэгэхээр сайхан. Наа үнгээр авч үзтгийг бас тэр их баярлалаа гэж л. Тэгэхээр хамт олонтойгоо ингээл хамт ажиллаа гэж явж байгаа ч бас сэтгэл санаа гээл яг л тэгж л боддог юм шиг сэтгэл санаа ч ингээл гоё бол юу ч нэгээ сайхан байна. Наад сайхан байхгүй. Би нөгөө нэг хар залуу 30 өрөөгөө наснда би гэртээ ялцахыг хүсээг байхгүй. Өнөөдөр миний нэг нүд цохорцсон тийм ээ. Нэг нүд цохорцсон толгойд. Би өнөөдөр хоёр үлдэр явж байгаа нөхцөл би 4 үлдлээ ажиллая гэж боддог байхгүй. Би сөхөртлөө л ажиллая. Дараа сөхөрцнийхөө дараа би дээрээс мөнгө нэг насан туршдаа хүүхдлээ.